боддог юм би. Гэртээ чадахгүй. Гэрэндээ гэл нэг ялгархаа. Яаж чадахгүй. Андаа гомдооч байдаг. Яг уу. 5 6 7 8 Хай. Бүгдээрэнд нь өглөөний өдрийн орой мэндийг хүргэж байна. Хэвэй байна. За бид дөрөв болохоор өнөөдрийнхөө яг одоо бичлэгийг юуны 13 дугаар хорооллын Central Mall дотор байдаг Coast Cosmetics-аас эхлэл гэж байна. тийм яг Central Mall-ийн нэг давхурт байрлаж байгаа Coast Cosmetics. Тэгээд та нар бараг ер нь бол бүгдээр яг ямар бичлэг гэдгийг бас гадарлаж байгаа ах тийм тэгээд бид нар бичлэгийг эхлүүлцгээе. Тэгээд өнөөдөр болохоор бид нар ээж нарыгаа баярлуулж байгаа. Тийм тэгээд яг Coast Cosmetics-тай хамтраад гоё баярлуулах чинь. Тэгээд яг одоо ороод яг өөр өөртөөхөө ээжтэй тохирсон бэлгээ сонгоно. Тэгээд юу ч гэсэн ороод бүтээгдэхүүнтэй танилцъя тийм. Тэгээд нэг Coast Cosmetics дотор ингээд нэг арьс арчилгааны, мейкапын, бие арчилгааны ямар олон төрлийн бүтээгдэхүүнүүд, олон брендийн бүтээгдэхүүнүүд байдаг болохоор бид дөрвөлээ эндээс ингээд ээжтэй тохирсон бүтээгдэхүүнүүд аваад олон юм байдаг учраас сонгох гэж маш удах учраас орцгоё. За орой та. Нэг юм шиг орцгоё. Walking down the street, pretty woman, the kind I like to meet, pretty woman. I don't believe you, you're not the truth. No one could look as good as you. Юу авав та нар? Би штий ингэсэн юу ч гэсэн би арчилгааны хоёр бүтээгдэхүүн аваад энэний болохоор үнэр нь айгүй гоё таалагдаад захгүй авцсан. Тэгээд энэ болохоор юу яах гэсэн арьс нөгөө нэг жоохон нөгөө юм ахмад настай хүн зориулагдсан ер нь арьсны маск. Ер нь ээж маск авчихсан учраас ингээл авал. Цаад ч нэг саяхан өсөд тарьсан. Өсөж жоохон асуудалтай байгаа учраас яа өсний нэг бүтээгдэхүүн аваад ингээд ер нь хослуулаад авчлаа. Ингээд хайрцаг хөөрхийн те. Харин тийм өөрийгөө хайрл. Coast-ийн одоо өөрийгөө хайрл. Өдөө өөрийгөө хайрлцаагаарай. Харилна. За жимиг хамгийн нэг юм бол ээж нөгөө байх мэдээдэг юм. Жижигчтэй маск. Тэсний нэмэлтээр дахин 10 ширхтэй. Ийм маск авсан. За тэгээд тэгэнгүүтлээ бас ягаан өнгөтэй ийм тос, шөнийн тос тэгээд ийм лошн хоёр гэх юм уу? Тэгээд энэ нь болохоор хамгийн чухал. Энэ нэг коллаген тэ витамин тэ би сайн харсан. Тийм. Тэгээд одоо бас насны явж байгаа юм чинь те. Ийм коллаген эмхтэн амар дутагддаг гэсэн болохоор нэм коллаген авсан. Coast-ээр алангуут нэг бүгд олон брендийн нэг брэндээ сонгох боломжтой байгаа учраас өөртөө сквал нэг бэлгэлж байгаа хүндээ тохирох тэр нэг бүтээгдэхүүн брэндээсээ сонгоод ер нь бол бэлгээ бовчход ер нь айгүй тохиомжтой гэж хэлж байна. Би болохоор таны арьсаа чангалмаар байна, ингээ хөшрөөд байна гэдэг болохоор нь QR-тай юм чангалах үйлчлэгэд ийм тэгээ бас юм 30 ширхэгтэй юм бас юм өнгө дагав. Маск авсан, витамин С-тэй байсан. Тэгээд жимтэй адилхан бас юм коллаген авсан, өөрөө ч гэсэн уух боломжтой юм лээ. Ээж хоёлоо хувааж шүү дээ. За ийм бас байна. Тэгээ ер нь бол Coast-ийн юм нэг гоо сайхны ихтлгүүр юм байна шүү дээ. Бүх брэндүүд байдаг. Хүнд ер нь бэлэг сонгоход амар тохиомжтой юм шиг санагдав. Тийм. Тэгээд яг айгүй бас олон салбар байршилтай. Тэгээд бас дээрээс нь та нар яг очиодохгүй яг нийтээр харъя гэвэл Coast-ийн юм гэсэн вебсайт руу ороод өөртөө бүх брендийн мэдээлэлтэй танилцуулж болохоор байгаа шүү. За тэгээд хөдөлцөө бэлгээ боллоо. Ээж нартаа амаар хэлж чаддгүй үгсээ захиагаар илэрхийлнэ үү? Захиач юм даа. Гэтэ ер нь ингээд дэж тэгэл Мартин амны дуу
дугаар хэмжээ хэдүүлээ гэл нэг юм гомдоож исэн юм тиймэрхүү юмудаа хэлэх ёстой юу? Ингээл нэг тэгжсэн бол одоо нэг юм сэтгэлийнхаа үгийг хэлгээд захиа бичүүлж байгаа л хэрэгтэй. Тэгэхээр ч амар та нар ерэн хүмүүс үл хийдэг юм байна. Би бол өөрийгөө өстэй ээж хөвгөр төсөөлдөг шээ. Хамгийн сүүлд гэх юм бол сая цагаан сараар сая 100 найз нэг асуудалтай ирсэн тааж шиг. Тэгвэл сүүлийн үед би л амар тийм таварцсан охин болсон гэх юм уу? Тэгээд охин нь одоо ингээл хүүхэд нь ингээд ямар ч буруу юм хийсэн бай. Өмнөөс нь ингээл үлдвэл ингээл хамгаалж гал. Бурууг нь мэдж байгаа хэрнээ л ингээл үлдвэл хамгаалах гал. Аав ээж хүн хизээч ингээд нэг юм өр хүүхдээ дийлж чаддаггүй гэх юм уу? Тухайд зөвхөн ингээд хүн өөрийгөө бодож ийсэн ч гэсэн дараа нь одоо ингээд нэг юм жоохон нэг юм тавьшраад ингээд ирэхээрээ аав ээжигээ амар их гомдсон байх тал. Манай ээж чинь нэг ахыгаа алдаад удааг байгаа. Дээрээ ганцхан хатайсан. Ээж ингээд ирэх чаг руу яваад ингээд замдаа ингээд амар сайн би одоо ахгүй ирлэхүү арах гэж ингээд амар үлээд байсан байхгүй юу. Тэгээ надад дэрийг харах уу амар хэцүү байгаа байхгүй юу. Тийг яаж чадахгүй. Тэгээ өөр уус арга төхөө ч мэддгүй юм байл шүү дээ. Уун би ингээд ганц охин нь амар хань бол ойлгохгүй ингээд амар загнаад байсан. Ээж амар гомцсон байх гэж боддог. Нэг ээж нэг 3 сар нэг явсан таанаа гоётон байхад гадагшаа. Тэр үед бүр ингээд зүгээр л ингээд амьдрал зүгээр ингээд орол бүр ингээд багахаас ингээд өглөө босгаад хоол бэлэн орой ирэхэд хоол бэлэн. Уг нь хөрхий 3 сар ингээд юм үзгээд явж байгаа шүү дээ. Аялгаа. Тэгсэн чинь ард нь үлдсэн. Хөрхий ингээд одоо би юу гэдэг чи ээж ингээд өглөө босоод ингээд аав ингээд манай цаймаг юм бэлдээл ингээд өгч мөгөө хамаг юм хийдэг. Тэгсэн чинь ээж байхгүй болсон чинь би нэг бүгдээрээ нэг сургууль тахад ингээд нэг их хоёрт ингээд суйсын хоёрт ингээд тэрэндээ ингээд нэг ялгархаар амар завгүй гэж явдаг гэсэн. Тэгэл нэг тэр үед жоохон би нэг юм арчаатай байсан бол би нэг жоохон гайгүй байсан бол ээж тэгж шүү. Хугацаанаас өмнө ирэхгүй илүү ингээд олон юм үзэх байсан тахтал гэж бодчих. Тэр аав таймерч юу тавьж чадаагүй. Анхаарал тавьж чадаагүй. Гэртээ чарахгүй, үгүй ярихгүй гэдэг юм. Ажлыг л явж байгаа л тийм орой ороход ингээд яг ингээд орой л өрөөлөг харахгүй тийм харцсан ирсэн. Ээж хатахгүй ээж нь тасгасан шүү дээ. Тэгэл өглөөс хүмүүст ээж авахгүй төрөл явцсан ажил руугаа. Ээж нь үе баг охинтойгоо яриаггүй амар утсан байна шүү дээ. Юу ээж юм бэ? Тэгт нөөдөөс нь би зүгээр харин тиймээ гэж хэлэх орно. Маргааш сурахтай тийм юм бэл дээрээ тэрийг угаачаарай гэж хэлээд зүр тухайд юу ч бодохгүй хэлээл ээж хөнгөтэй хэрэг дуртай байдэн шүү дээ. Ингээд нэг орж ирэл яриа өдчихгүй. Ямар зураг авалт болсон, хаана юу болсон, амжилттай юу, ингэхтэн зүгээр л тийм ээ гэл нэг юм хэдий үгээр илүүжсэн үйлдэлэр нэг өрөөнөөс гараач ээ гэж тухайд ингээд хэлцдэг. Аав ээжигээ амар их гомдсон байх тал. Бич.
баярлалаа чадаагүй дуучлаарай. Зүрээ. Юу тэгэлээ та. Баярын бэлэг. Таны бодон танд зориулсан сонгосон шүү. Баярлалаа охиндоо. Баярлалаа шүү. Гоо болох цаваа дэчил юмэрийн нэг үгүй тэгээд. Баян баярлуулж чаддгүй ихэнхдээ л дандаа гомдоочод идэг. Ээж нь их баярлалаа охиндоо. Хүн хайртай шүү. За. Үслээ шин. Таны бодож байгаа л тэгэл одоо ийм хэрэгтэй байгаа да. Баярлалаа охиндоо. Одоо гой баярлнаа. Тэгнэ баярлалаа гэдэг. Үйлдэлтэй дараас нь үйлдэлтэй. Тэгэн штэ энэ чинь. Би таны нэг хэлбэлдэг юм гэж чагсан шүү заа. Би танд гоё витамин авсан байгаа. Тэг витамин ууж агаад тэгээд гоё бортнослаарай заяа. Юм үзүүлсэн болчихгүй. Дуудчаад үзүүлээд. Би гондог ээжийг хотлоо яриад аваад ирсэн. Чи энэ хүмүүс харин миний ингэжлийг үзүүлэх гээд байгаа юм чинь. Аа баярлалаа. Тийм баярлалаа. Өөрөө л. Тэгээ удахгүй болох смартын 8-ны минь төрье. Үзье. За, хаяг камерлаар жаад үзэгчтэй баяртай гэж хэлчихье. Тэгээд манай бичлэгийг үзэж байгаа бас бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ийм мэндийг хүргэе. Тийм тэгээд бүгдээрээ сайхан баярлаарай. Тэгээд удахгүй болох смартын 8-ны минь төргий бүх эмэгтэйчүүдтэй гоо болох байгаа эмэгтэйчүүдийн баярын минь төргий. Бүгдээрээ сайхан баярлалаарай. Бүх эмэгтэйчүүдтэй мартын 8-ны минь баярын төргий. Бай.